Эрдэнэд алт нэг шар, эдэнд жанч нэг шар, эдэнд уураг нэг шар. Угсаатны үүслийн домгоос 2 дугаар хэсэг. Уйлдүүдийн овгийн үүсэл гарлын домог. Уйлдийн дотор олон яс элхэн байдаг. Та ямар ястай буй гэвэл би тийм ястай гэж хэлнэ. Гэтэл уйлд ястай хүн гэж байдаггүй. Үүнээс үзэхэд уйлд гэдэг нь нэг томоохон аймгийн ерөнхий нэр болов уу гэж үзэх үндэстэй. Уйлдийн доторх яс нь тэр ясны хүмүүсийн үйл амьдралаас үүдэж нэрлэгдсэн нэг хэсэг байх. Өөр аймаг отгийн хүмүүс ирж амьдрснаас уламжлан нэрлэгдсэн болов уу гэмээр байдаг. Жишээ нь хойд, хошууд, авгас яс бол Эртний Ойрод аймгийн дотор байсан Отог аймгийн нэр бололтой. Ямар ч байсан эдгээр ясны онцлог нь нэгд яс дотроос гэрэлдэггүй. Үүнийг хатуу зэрлэнэ. 2. Ясны дотор болох хуримнайр, ёслолын ажил, өвчин зовлон, нас барагчдыг оршуулах зэрэг ажил гарвал тэр ясны хамгийн ахмад, төрлийн ахлагч, урьж оролцуулан түүнээс тодорхой заавар зөвлөгөө авдаг зэрэг нарийн журам байжээ. Нилээд эртний үед малын тамга, сэтэр, цэрлэг өдрүүд нь адил буюу ойролцоо байсан гэж настай хүмүүс ярьдаг нь үндэстэй юм. Хонгой баригадад байдаг боролдой охин гэдэг байлгас ястай айлууд сар бүрийн 23-ны өдрийг цээрлдэг байна. 1965-аас 66 оны өвөл малчин голдуу 300 өрхөд ясны судалгаа хийхэд юм байв. Үүнээс үзвэл уйлд дотор 20 орчим яс овог байна. Яс овгийн үүслийн тухай сонссон дуусснаа хүргэе. Хар баргууд. 1. Бурандаг залан гэж байсан. Түүний үр садыг бургууд гэж бас ярилцдаг юм. Нэг удаа дайнд явж байхад нэг нь бусдаасаа буу цэвэрлдэг сүмб хулгаалсан байна. Тэр үед сүмбийг бургуу гэдэг байсан байжээ. Тэр сүмб хулгаалсан хүний ах дүү үр хүүхдүүдийг бургуудийнхан гэж нэрлсэн байна. Бургуудад хөх толгойтой хонь буюу хөх бор зүсмийн адуу сэтрэлдэг. Хатамд очсон бургуудын охтыг сэтэр дагна. Энэ сэтрийн онготын тухай домог байдаг. 2. Толтон бургууд. Тугийн гэлбэр зүүсэн нэг хар бургууд ястай хүн хар бургууд ястай ихнэр авсан байна. Ахлагч нь тэр хүнийг яагаад яс дотроо гэрэлсэн буй гэхэд би хар бургууд хүн биш, толь зүүсэн толтон бургууд хүн гэсэн учраас тэр хүний үр сад нь толтон бургууд болсон гэдэг. 3. Хулгай цувдаг. Энэ ясны хүмүүс хулгайчуудамтай. Тийм учраас ингэж нэрлэжээ. Хулгай хиймээр санагдсан үед шүн гарч хар чулуу ханцуулдаг, цагаан чулуу цаламддаг байсан гин гэж ярилцдаг. 4. Шав. Шав яс гэж байдаггүй. Манжийн дарлалын үед туг ястай хүмүүс туг ясаа нууж шав ястан гэж бүрдүүлж байснаас шав яс гэж үүссэн гэдэг. Хэрэв дайн тулаан болбол туг ястай хүний хүүгээр туг тагтаг ёс байснаас нуусан гэж ярилцдаг. 5. Шабэйс. 1890-ад оны үе Шабэйсийн хушуунаас цөөн айл нүүж ирсэн нь өөрсдийгөө Шабэйсийнхэн ястай гэж нэрлэдэг байжээ. Шабэйс хушуу гэдэг нь одоогийн Архангайн үлцэт сумынхан юм. 6. Хулах цувдаг. Дайн самууны үед хоол хүнсээр тасарч хулан цувуулж буудаж алж идэж байсан хүмүүсийн үр хүүхэд ах дүүг хулан цувдгийнхан гэж нэрлсэн байна. 7.
дунд шав. Дээрхийн адил туг ясаа нууж дунд шав гэж нэрлсэн гэдэг. 8. Хойд. Хойд гэдэг нь дөрвөн ойрдын нэгэн гол гишүүн гэж ярьдаг. Амар санаа Хойд аймгийн ноён байсан бөгөөд хойд ястай хүн байжээ. Хойд гэдэг нь манай өөлдийн хэллэгээр бол хончин химээсэн үг байж магад. Өөлдүүд хоныг хөө гэж хэлдэг. Хөө, хой гэдэг олон тооны дагвар залгаснаас үүссэн байж болох юм. Зүг чигийн хойд урдаас ч үүссэн байж болох юм. Өөлдүүдийн арын айлыг хойд айл хүн гэж ярьдаг. Тасардаггүй 500 хойд гэж хэлэлцдэг. Үүнээс үзвэл хойд ястан олон байх учиртай юм шиг. 9. Хэргис яс. Илий тарвахтайд нутаглаж байхад хэргисүүдтэй байлдаж явахдаа олзож авсан хэргисүүдээс үүссэн нэр бололтой. Хэргис хүнд шархаа үзүүлдэггүй гэсэн үг байдаг. Энэ нь эртээр цагт дайсандаа шархаа үзүүлдэггүй гэснээс үүссэн болов уу? 10. Тайчууд яс. Тайчууд аймгийнхантай байлдаж олзолж авсан буюу цагаачилж ирсэн тайчуудаас энэ яс үүссэн байж болох юм. Тайчууд 5 өрхөөс хэтрэхгүй гэсэн яриа байдаг. 11. Авгас яс. Авгас ясны тухай нэг домгийг битүү эрэг багийн балжин овогтой Агван жамбаагаа ярихдаа. Манай зүүн гар их ой модтай газар нутаглаж байжээ. Тэр үед Данзан гэдэг нэртэй Дэнзэн маш сайхан дуулдаг хүн байж. Тэр хүн нэг өдөр ой дотор малаа хариулаад дуулаад явж байтал нэг залуу эмэгтэй ирээд түүнийг дагаж явсаар байж. Нөгөө Данзан гихчээр тэр эмэгтэйтэй нөхцөж тэр эмэгтэй ой дотор буй гэртээ дагуулan ирж энэ хоёр суух болж байтал Данзны эхнэр нь хардаж тэр эмэгтэй гэрт орох гэтэл тэнгэр дуграад цахилгаан цахиад Данзны эхнэрийг гэрийнх нь гадаа хүргсэн байжээ. Ингээд Данзан хуучин эхнэрээсээ салж тэр эмэгтэйтэй гэр бүл болжээ. Данзны энэ сүүлчийн эхнэрээс нэг охин гарч өөр хүүхэд гарсангүйг нь тэр охиноос гарсан хүүхэд үр садна авгас ястан болжээ. Иймийн учраас авгаст элхэн үгүй. Авганагт амт үгүй гэдэг яриа гарсан юм гэж ярьжээ. 12. Хэрэ. Шорог багийн хэрэ яст базрын дэмбэрэл гэдэг хүн ярихдаа манайхныг хонгороод ястай гэж сонссон. Гэтэл сүүлдээ хэрэ гэдэг болсон юм гэдэг. Чухамдаа хонгороод гэж юу хэмээсэн үг болохыг мэдэхгүй гэж ярьж байснаас үзвэл хэрэ яс гэдэг нь 15 дугаар зууны үед Монгол нутагт нутаглаж байсан хонгороод аймгаас үүдэлтэй байж болох юм гэж ярьжээ. Та YouTube дээр Тулаа нэвэртэй подкастыг үзэж бас сонсож байна. 13. Ноён цорс. Ой мод ихтэй нутагт нэгэн анчин хүн явж байхад нэг төгөл модны ёроолдоор нэг үлгээтэй хүүхэд байжээ. Тэр хүүхдийн ам руу тэр төгөл модны цорго шиг нүхээр гарсан ус тийжэл болж байж. Анчин хүн тэр хүүхдийг авч өсгөөд цорго гэдэг нэр өгчээ. Тэр хүн хүүхдийг тэнгэрээс гаралтай гэж үзээд тэр хүүхдийн дэргэд нэг уйл шувуу байсан нь тэнгэрийн дайган тэр хүүхдийг харж хамгаалсан байжээ. Энэ хүүхдээс үүссэн хүмүүсийг цоргийнхан гэдэг болж тэнгэр ухтай учир ноён цорсийнхан гэдэг яс овгийн нэр үүсжээ. Тэр хүүхдээс хойш 21 дахь үеийн Баатар хунтайж 22 дахь үг нь Галдан бошгот хаан гэж сонссон юм. Манай ноён цорсийнхан ийм түүхтэй гэж
битүү эрэг багийн аюур зан авахтай мандал баяр хуучилж байв. 14. Нохой цорс. Цорс аймгийнхан дайны хөлөөс дайжиж дөрвөн нүдэглэж явж байхад нэг цорс хүний нохой эзнээ дагаж явж байгаад тэр хүнийг харахад нохой нь улин хуцаж тарвганы нүхний орчим зогсоод байжгэн. Нохоогоо дуудаад ирэхгүй болохоор дэрэгдэн очиход нэг үлгээтэй хүүхэд уйлж байжээ. Тэр хүн хүүхдийг авч үсгэжээ. Том болоход нь ямар ястай болохгүй гэж төрлийн ахмад хүнээс асуухад нохой цорс болтугай хэмээсэн учраас нохой цорс болсон гэдэг үг байдаг. Эртний уйлдууд нь ойн иргэн нэртэй Нүүдэлчин аймгийн бүрэлдэхүүнд байж байгаль нуур орчин болон түүнээс баруун тийш нутаглаж байжээ. Ойн иргэд байх үедээ ан агнуур мал аж ахуйгаар амьдарч Чингис хаан Хувлай хааны үед эдгээр хаадын алавт нь болж мал аж ахуйн амжиргаанд голлох байр эзэлж бэлчээрийн мал аж ахуй хээр тал нутгийг бараадж эхэлсэн байна. Хувлай хааны үеийн дайны хямралаас болж эрчис мөрний орчим нутгаар дамжин бил уруу ирж нутаглаж өөлд ил тарвахтад ирж суурьшсан бөгөөд манжийн захиргаанд орох хүртэл энд нутаглаж байжээ. Энэ дэрж нутгаснаас хойш баруун Монголд феодалын нийгэм үүсэн бий болж гадагш ол зомог хайх, дотооддоо байлдах, зэрэгэлдээ аймаг улстай дайн тулалдаан хийх зэргээр нааш цааш нүүдэллэх, нутаг сэлгэх, үндэстэн ястнууд аймаг хоорондоо хутгалдан холилдох явдал тасралтгүй гарч байсан байна. Гэвч баруун Монголын гол аймагуд нь тарвагтайд нутгалсаар байсан бололтой. Энэ үед баруун монголчууд Хятад, Орос болон Төвд, Туркестан, Энэтхэг, Афганистан зэрэг дорнод Европын зарим улстай байлдаж байсан бөгөөд энэ Үмэн самууны үед нэлээд удаан үргэлжилсэн энэ дайны үед өөлд аймагуд нэлээд бутарч тархжээ. Эдийн засаг дотоодын эв нэгдлийн хувьд сүрхий суларсан бололтой. Феодалын энэ хямрал нь баруун монголчууд түүний дотор өөлдүүдийн тархаж будрахын үндсэн гол шалтгаан нь болж эртний өөлд аймгийг Эсэн хаан, Данжила хошууч нарын хүмүүс захирч байсан бололтой. Харин Эсэн хаан 1450-ад оны үед Ойрдын хаан байсан тухай түүх сударт бичсэн байдаг. Данжила хошууч гихч хэдийд ямар хүн байсан нь тодорхойгүй билээ. Өөлдийн Галдан Пунцаглангийн хүрээний жаягийн эхэнд Данжила хошуучийн угсаа Дамби өөлдийн Галдан Пунцаглангийн хүрээний жаяг гэж эхэлсэн байсан гэж энэ хүрээний сүүлчийн гүнэр тус сумын 6 дугаар багийн цэнэ овогтой Лодон гэдэг хүн 1962 оны хавар ярьж байв. Иймээс Данжила хошууч гэдэг эртний өөлдийн түүхэнд холбогдолтой түүхэн хүн бололтой. Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумыг Монгол улсын сум хошууны нэрд Дамби өөлдийн хошууч гэж тэмдэглэсэн байдаг. Манжийн захиргаанд орохын өмнөх хааныг Богд Ван гэдэг цолтой хүн байсан бөгөөд энэ хүнийг Цэвэр Равдан гэдэг байсан гин. Цэвэр Равдан баруун Монголын хаан болохдоо өөрийн захирч байсан өөлд хошууг Шагдаржил Дамби ням гүний хошуу хэмээн нэрлсэн байна. Баруун Монголыг манжийн захиргаанд орох үед өөлдийн энэ хошуу 1701-ээс 1702 оны үед ууган нутаг ил тарвахтайгаас хөөгдөн Сайн Ноён хаан аймагт Архангай аймгийн Үлзэт сум захируулжээ. Эртний өөлд нь жилийн 4 улирлын турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байж зарим хэсэг нь ан агнуур хийж амьдарч байлаа. Нүүдэллэхдээ отог бүлгээр нүүдэлдэг бөгөөд нүүхтэй эрэгтэйчүүд нь буу саадгаа зүүдэг байсан нь гинтийн довтлогооноос сэргийлж буй хэрэг байжээ. Манжийн захиргаанд орсон 1701-ээс 1702 оны үед ил тарвахтайгаас хөөгдөж халахын нутагт оруулан захирагдж байжээ. Ингэж Сайн Ноён хаан аймагт захирагдж байгаад энд өөлдийн өмнөд хошуу нь Умард хошуу нэртэй байжээ. Энд 2 хошуу 60 гаруй жил байсан бололтой юм. Ноёдын эрх ям булаацалдах
олон албад захирах гэсэн төрөмгийллээс болж шагдарч илбээс Дамбын ням гүнийг гүжир хэрэгт гүтгэн манжийн хуулиар цаазаар авахулсан байна. Ноёноо гүжир хэрэгт холбогдуулан цаазаар авахулсан Дамбын үйлдүүд Шабесийн хошуунд захирагдахгүй гэж тоос ястай болд залан гихчийн удирдлагаар 1764 оны хөх бичжилд ховдод нүүж иржээ. Дамбын үйлдүүд энэ нутагт нүүж ирэх болсон шалтгаан бол Цамгарав уулын ингэрт байхын төвшин гэдэг газар Галдан бошигт хааныг оршуулсан учир энд нүүж ирсэн гэж настан буурлууд хуучилдаг байв. Манжийн төрөмгийлэлд их нутаг үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан баруун Монголын ард түмний бослого эсэргүүцлийг дахин гаргахгүй тулд баруун монголчууд түмний дотроос үйлдүүдийг халах Монгол руу оруулан энд тэнд тараан аймаг хошуунд захируулан байв. Үйлдүүд 1764 оны хавар ховд нутагт нүүж ирэхдээ ихэд ядуу зүдүү нүүж иржээ. Хөрөг бурхнаар гүлэм хийж хон ямаагаар гэрийн унаач ирсэн 70 гаруй өр хайл нэг цагаан тимээнд 4 санхусаа ачиж 7 хөх майхантай их буурал, баг буурал, хар ягцаг, дондог, жүрэм гэдэг 5 ламтай. Сахиус тахдаг төвөд гүнэртэй нүүж ирсэн байна. Энэ гүнэр нь бүдүүн хоолойгоор ном уншина. Болдоггүй болд залан гэдэг зарагч ноёнтой ховдын өмнөх модон овоогоор давж ирэн буйнд гол өсөд бугад үзүүрийн урд талд байдаг барлагын хотхор гэдэг газар буужээ. Одоогийн ховд сумын цагаан хайрхан гэдэг ууланд анхныхоо овоог босгон дахин сууршиж энэ нутагт баттаа сууршихын тулд бие даасан хошуу болох Манжийн эзэн хааны даатгалтай хурал ном хурдаг сүм барих тухай болд залан дондог гэлэн нар Манжийн хаанд хүсэлт явуулсныг зөвшөөрж хошуун тамхтай бүгдийн дарахтай болж ховдын хязгаарт харьяалагдан буйнд голын хөвөөнд өөлдийн шар сүмд байгуулж сууршиж эхэлсэн байна. Чухам хідэн он ямар жил болох нь тодорхойгүй бөгөөд болд залны гэрийг тус сумын нутагт хайрхны нэгэн өтөгт байхад Манжийн хаанаас өөлдийн хошууг захирах тамга иржээ. Тийм учраас тэр бууцыг ноён өтөг гэж нэрлэжээ. Нүүж ирэхэд хамт ирсэн бүдүүн хоолоогоор ном уншдаг гүнэр төвөд лам өвгөн нас эзлэхтэн ховдын голд шавартын булан гэдэг газар оршуулв. Тэгээд энэ газрыг бүдүүн хоолойн чиг гэж нэрлэх болжээ. Чиг гэдэг нь нэгт харгантай гэсэн үг юм. Олон жил дайн самун феодлын хямралаас болж ядуурлын туйлд төрсэн ард түмэн энэ нутагт ингэж суурьшсан байна. Баруун Монголын домог хууч яриа номноос. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьж дарж хонхыг идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.